За өнөөдөр тэмцээний өдөр. Тэгээ өчигдөр 2:30-аас хойш усаасан. Одоо ч цаг 9:30 болж байна. Тэгээд яг юм нөгөө халуунд усаас чарж явах хэцүүлээ тийм ээ. Тэгтээ ахыг боломжийн. Тэгээ одоо бүр орой гараатай мэргэд болохоор 4:30 гэгаар нь би 7 өнгөрөөд гарна. Тэгээ өглөөнөөс хойш идсэн юм гэвэл 50 г мөх юм ах. Тэгээд 100 г амттай төмсдөд. Тэгээ байж байгаа сайхан дахиад нэг 100 г амттай төмс идсэн. Тэгчээд нэг өсөө угаачаад гараа явж байна. Одоо болохоор зөвөр нөгөө юу яах гээд нэмж төмөс авах гээд марш тарахгүй чинь. Тэгээ оливын ороод нэг маск аваа нүүрэндээ тавьд юм болоо гэх. Яа тэгээд олон юм угаас ярьж чадахгүй нөө. Яг ингээ хөчлөөд ядаж нэг бичлэгэн дээр одоогийнхаа мэдрэмжийг гаргаад. Тэгээ угаасаа дараа нь тэгээл юм идэл угаас сэргээд ирэхээс хойш их одоо нэг амар юу яагаад яах. Зовж байгаа юм шиг байгаад байгаа. Тэгээ өглөө мэргэд яг нөгөө юм уухгүй ч гэсэндээ намайг бол нөгөө нэлээд нүүрс усаа авч байгаа. Будаа идээд хар шоколад идээд зочбор тансгалж өгсөн. Чипс мипсэт. Тэгсэн чинь би бүр яа 100 г чээж бах гинэ төвсөө. Маш удаанаар амтлан идээд. Яг тэмцээнд бэлдэж явах үйл явцад яг хамгийн ядралттай хэсэг сүүлийн 7 хоног дээр л байлаа. Дараа бол гайгүй би ч ажил хийгээд цоглог гүйж явж ирсэн хөө. Тэгээ одоо 11:30 гээд эндээсээ хөдлөн. Тэгээ ямар ч өөртөө нэг машин тавьсан болохоор тэрэндээ амар байна нэг тухтай явна гэж бодохоор бас амар байна. Одоо хугацааны дараах галах хол. Бит хоёр нүүлээд энэ байранда мэргэд анх 2 жил бараг 3 жил амьдэрсэн би. Яг жил амьдэрсэн. Тэгээ одоо бит хоёр нүүж юм. Өчигдөр тэмдээнд орч өнөөдөр шууд нүүх ажил руу ороод энэ ингээд юу яцаа өвөл бит хоёр өөр цонхон голохгүй гадсан чи ингээд мөгөн зөртөөд. Тэгээд энэ хэсэг бүр ингээ амар мөгөн зөртцөөс сохгүй тэгээд бит хоёр давхарлаа бонаац. Тэгээд одоо нэг шинэ хүмүүс орох гэж байгаа болохоор байрны эзэн обойг нь солино гэд өчигдөр орж ирээд энэ жижиг өрөөний обойг нь хуулаад. Тэгээд өглөө бит хоёр галтагааны хэсгээ цэвэрлээд бит хоёрын энэ цагааныг өөртөө нас. Тэгээд тэр энэ хэсгээ бас өөртөө нагаад. Тэрнээс шиг юм өнгөтэй байсан байхгүй. Тэгээ би гой цагаан галтаа толбор нэгсэн чинь мэрэгд ингэж нааж өгсөн. Тэгээд 0 маань энд бол 0 айгуу гой том зайтай цэвэрхэн. За тэгээ шинэ байранд ороо гой төгччоод шинэ байраа та нартай танилцуулнаа. За түрүүлийн бит хоёр цэвэрлэе гээд одоо нэг дуусчлаа. Тэгээ байсан юмнуудаа авчирсан. Одоо ер нь 1 2 ганц 2-оор тэгээд тавилгууд авах хэрэгтэй. Одоо энд ингээ буудан тавиад энэ ч ингээ хөргөвч тавиад тиймэрхүү юмуд бол дутуу байгаа. Мэргэд энийг тогтчуллаа. Бит хоёрын шагналууд энэ стак. За дараа нь гоё гэрээ танилцуулна гэж өгцснийхаа дараа. Одоо л хоосон л байна. Бараг яриа цорээд байгаа юм шиг байна тавилгагүй болохоор. Өөрийн гэсэн болонтой болсон. За одоо эндээ ингээд өөрийнхөө ертөнцийг үүсгээд амьдртаа.
Нана ингээ амьдралаа зэгцэлтэй бэб. Бэбний нүрэж идөө. Бид хоёр эхний өдрөө юу их таалаа бэб? Бод. Бүхэлэр онгорлолтой бооз гэж итгэж чах тий. Бүр хитэн амын зүйл бооз эзний санахгүй шүү бэб. Бэб нь багжилээ. Хоёр цагаан сараар идсэн шүү дээ. Тэгээ тэрнээс хойш идэх. Чи ямар мох бодолж жилий юу ч гэшээ. Цагаан сараар би чамд яг энэ хурлаар хийж өгсөн шүү. Тийм тийм. Тэгтээ би халуунаар нь идчихэ. Тийм шүү дээ яг амар өрөөж ш таваа тий. Нэ хайлмал идсэн баг тий. Сүтээ цэм. Я боц жигэн жоохон оранж бэб сүнд гараад ирэхгүй. Тааргаа гэрээ тагчилчаа том тоор хийнэ. Бэб өнөөдөр бүр амар идсэн. Мэргэд цаа ингээ гоймыг тэгснэ гоймонда ингээд энэ талхны энэ талын идсэн байгаа байхгүй нэг өдрийн дотор. Тэгснэ энэ бүр 2 йогурт суурин дээр нийтчлээ. За яхаа йогурт та юм да. Тэ? Ямар хэмжээтэй болох вэ? Болно. Надад жоо нэмгээл идчихвэл. Гой бүхэлэр онгорлолтой бууц. Тэг би маргааш иднэ нэг. Одоо орой олчлаа. Оо шүлдээ. Сэдэг.